Сайн байцгаана уу? Бүгдээрээ сайхан амарч цаасна уу? Өглөөний минь яг одоо Disney Cruise хөлөө онгоцны давцсан дээр нар мандах агшны би бичиж байна. За, манай гэр бүлийн хувьд дөрөвт удаага Disney Cruise хөлөө онгоцоор аялж байгаа. Тэгээ анхны удаа Disney-гээр аялж байгаа, өөр онгоцоор аялж байсан. Тэгээ энэ онгоц маань бусад онгоцоос ямар ялгаатай болон онгоцны дотор маань ямар зүйлүүд болж байгаа энэ талаар танилцуулах видео буюу аялын блог хийж байна. Ингээд миний аялын блогтай хамтдаа байгаарай. Тэгээ дараагийн удаа та бүхэн ч гэсэндээ Disney Cruise-ээр аялаарай гэж урьж байна. За өнөө өглөө үнэхээр гайхалтай сайхан эхэлж байна. За мэдээж өдөр болгон маш гоё байгаа. Тэгээ өнөөдрийн хувьд болохоор яг би нар мандтай зэрэгцэж босч ирлээ. Тэгээ нараа мандахыг харчлаа. За яг одоо болохоор энэ хөлөн онгоцны дээд давцсан 17-18 давхар дээр ирсэн байна. Энэ давцсан дээр хүүхдийн тоглоомын парк, усан парк болон галзуу хулган гээд ер нь хүүхдүүд ямар зугааж тоглож өдөржингөө өнждөг хэсэг нь байгаа даа. Тэгээд одоохондоо дөнгөж өглөөний 7 цаг болж байгаа учраас хүүхдүүд арай ирээгүй байна. Унтж байгаа бах. Өдөр бол энэ битүү ингээд арга хэмжээ хөтөлбөрүүд болоод байдаг. Тэгээ манай хүүхдүүдийн хувьд ч гэсэн ерөөсөө уйд завгүйгээр энэ тоглоод өнжөөд өнгөрч байгаа. Тэгээ өнөөдрийн хувьд би бас хүүхдүүдтэйгээ гоё тоглоод өнжинэ. За өчигдөр орой бид нар маш завгүй байлаа. Орой Walt Disney тоглолтыг үзлээ. За тэгээд ер нь бол маш их завгүй л агаад байна. Гэтэ хүүхдүүдээ ядраахгүй тул дундуур нь бас ингээд хослуулаад амраа тоглуулаад юм үзүүлээд ингээд яг хөлөө онгоцоор дээшээ доошоо нэг лефтер дээшээ яваад нэг доошоо яваад бүх юмыг үзээд явж байгаа. Тэгээ энийг богинохон ингээд бичлэгээр хүргээд дараа нь дурсамж болгон хадгалж авах гэж байгаа. Хүүхдүүд маань насан туршдаа үзэх юм гоё дурсамжийг бүтээж өгч байгаа. Да маш их талархаж байгаа. Тэгээ энэ cruise компанидаа аялын клубтэй бас үнэхээр их баярлж байна. Тэгээ та бүхний ч гэсэндээ ингээд гоё дурсамж төвхтэн аялаарай гэж хэлмээр байна. Тэгээ Disneyland дээр аялахаас бас ялгаатай байна. Disney Cruise гэдэг бол ерөөсөө бүх зүйлийг нэг дор шийдэж өгсөн учраас ядчил өсөж цангахгүйгээр өрөөндөө ороод амарчиж болно, өссөн үедээ идэж болно. Ингээ бүхнийг хослуулж авдаг учраас маш тав тухтай байна. Хүмүүс өглөөний гүйлтэд дасгалаа хийцгэж байна. Одоо 7 цагаас йогийн төвд болон фитнесийн төвд дасгал хийж байгаа. За тэгээд бид хоёрын хувьд болохоор давцсан дээр сайхан салхилангаа хүмүүсийн гүйж байгааг хараа. Талхаа явчихна да. За энэ удаагийн аялалаас их онцгой болж байна. За би 4 удаа хөлөн онгоцон дээр гарч үзлээ. Тэгээ 4 удаагийн энэ онгоц маань бүр илүү гоё байна. Тэгээ дээрэс нь би хайртай өөр хүүхдүүдэд дагуулаа явж байгаа учраас бүр илүү онцгой байна. Гэр бүлэрээ анхны Disney Cruise аялал хийж байгаа. Анх 2 жил хагасны өмнө энэ клубд аялын клубд нэгтгэхдээ Disney Cruise-ээр хүүхдүүдэд аялуулах юмсан гэж мөрөөдчихсэн. Энэ мөрөөдөл маань өнөөдөр билээ явж байгаа учраас үнэхээр сэтгэл сайхан байна. Хүүхдүүдийгээ баярлаад гүүгээд ингээ өдөржин ингээд өдрийг маш гоё өнгөрүүлж байгааг харах надад бас үнэхээр сайхан байна. Бидний хувьд маш гоё дурсамж бүтэж байгаа. Энэ дурсамжийг хадгалж авч үлдэхэд бол энэ блогоор ингээд бичлэг болгоод ингээд авж байгаа. Тэгээ яг энэ мэдрэмжийг бас бусад хүмүүс, бусад ээж нар, аав нар бас мэдрээсэй гэж хүсэж байна. Тэгээ бидний хувьд бол энэ үнэтэй тансаг аяллыг хоримтлуулж байгаа хоримтлын системээр оноо цуглуулаад тэр оноогоо бүрэн ашиглаад ингээ аялдаг. Тэгээ та бүхэн яг над чиг бас ингэж аялаж энэ гоё дурсамжийг бүтээхийг хүсэж ивэл манай клуб нэгдээрээ. За би тэгээ удахгүй энэ Disney Cruise-ээр аялснараа би яг юуг мэдэрсэн, ямар хөтөлбөрүүд байдаг, онгоцны хаана өнцөг боломжт юу байгаа, энэ болгоныг бас танилцуулъя гэж бодож байгаа. Яг л хүмүүс өөрсдөө нүдээр харж иж илүү итгэдэг. Хөлөн онгоцны аялалд Монголоос жоохон хол агаад байдаг. Яг л манай Монгол маань далаад гарцгүй учраас хүмүүст жоохон хол санагдаад идэв шиг байна. Гэтэл өнөөдөр зарим хүмүүс бол үүний боломжийг олоод харсан нэг байтугай нэлээд хэд аялаад явж байгаа. Жишээ нь би анхны аялдаа ганцаараа явж байсан бол хоёр дахь аялдаа гэр бүлийн найзуудтайгаа нөхөртөөгөө явсан. Гурав дахь аялдаа би ээжигээ аялуулсан. Одоо ингээд дөрөв дахь аялдаа халуун ам бүлээрээ тавуулаа аялаад явж байгаа. Мөн найзуудтайгаа явж байгаа. Яг одоо энэ хөлөн онгоцон дээр 40 гаруй монголчууд надтай цуг аялаа явж байна. Ингээд бүгд өөрсдийнхөө боломжийг нээж харсан байна. Боломжоо бодит болгосон байна. Ингээд та бүхэн ч гэсэндээ өөрсдийнхөө бүрөөдлийн аяллаа төлөө алхам хийгээрэй.
За би та бүхэнд Disney Cruise дээр гараад ямар баянтай зүйл болсноо бас ярих гэж бодож байна. Яг л дараагийн аялагч нарт маш их туршлага болно гэж бодож байгаа учраас нууцудаад дэлгэглээ шүү. За хамгийн эхлээд болохоор доор лайнаас эхлээд хөлөө онгоц руугаа суухдаа чек-ин хийж ордог. Чек-ин хийхдээ айл болох бичиг баримтуудаа мэйлээр ирсэн онлайн чекнийхээ хуудсыг хэвлээд ирэх юм бол тэрийг нь харж агаад чимдам дээр нь наагаад өрөө рүү оруулж ирдэг. Мөн хаашаа яаж явж явах чиглүүлээд өгчдөг. Хэдэн цагаас орох мөн бүгдээр байж байгаа байхгүй. Тэгвэл бидний хувьд болохоор 2:15-аас орох гэсэн. Тэгээ цагаасаа арай эрт ирсэн байсан учраас цагтаа орно шүү гэд цагтаа ирсэн хүмүүсийг төрүүлээд оруулсан. Тэгэхээр дараагийн хүмүүс цагаа сайхан бариараа гэж хэлмээр байна. За тэгээд орж ирэнгүүтээ эхлээд өрөөтэйгээ танилцгаад өрөөний гадаа чимдам ирж үү гэд өрөө рүү хамгийн түрүүнд яваад орсон чинь чимдам ирээгүйгээс болоод хувцас солиагүй. Тэгэхээр яг гар тийшэндээ өөрийн хэрэглэх хувцас салихаа доор жирэнгүүд магадгүй басын орох гэж байгаа бол жакуз орох гэж байгаа бол усны хувцас өдрөө авцсан байвал зүгээр. За тэгээд цаг алдаад эргээ гараад ирсэн чинь хоолны цаг дууссан байсан. За онгоц залган өөр ингэсэн онцлогтой байгаад байхгүй. За миний өмнө аялж исэн онгоцлууд бол буфет нь 24 цагч байх жишээ нь ингээ янз бүр байдаг. Тэгээ энэ удаагийн болохоор яг тогтсон цагтай байна. Өглөөний цаг одоо 7:30-аас 10-ийн хооронд, өдрийн хоол болохоор 11:30-аас 2:30 ч юм уу ингээд цаг заасан. Оройны хоол болохоор яг заасан ресторанда жишрээг ингээд бэлдээ тавьсан ингээд байт юм байна. Тэгэхээр нөгөө өдөр бид нар 2:30-аас хойш ороод ирсэн учраас оройны хоол хүртэл ер нь бол хоол олж идэж чадаагүй. Тэгсэн чинь эхний өдөр ч угаасаа онгоцноор гарахаар хүмүүс аюух бодолдог. Онгоцоо танилцах гэж бас нэлээд цаг ордог. Яг л гэж асар том онгоц яваад байгаа байхгүй. Тэгээд хоол олж идэж чадаагүйс болоод жоохон ядраад хүүхдүүд сүүлдээ ингээ гонгоноод аргагүй гэсэн бид нар яг л хаана юу байгаагаа мэдэхгүй байгаад гэсэн. За тэгсэн чинь дараа нь ингээ харсан чинь энэ пицца корнер, бургер корнер, тэгээ айскрим мэдрээсэн. Мэдээж бид урьдчилан аялагч хэрнээ бас л ингээд энэ том онгоцонд орж ирэхээр бас бодлого зүйлүүд гарч ирээд байсан. Тэгээд одоо бол 2 дахь өдөр дээр бол ямар ч асуудалгүй хаана юу байгаа бүгд нүдэлчлээ. Эхний өдрөө маш сайхан онгоцоо тойроод мэдээд авчих хэрэгтэй. За тэгээд нөгөө хил усаа маш сайн сайжруулах. За мэдээж бидний хувьд бас тодорхой хэмжээний хил устай гэсэн хэдий ч бас ойр бас юм яриаггүй болохоор тэр юм уу зарим талаараа ойлголцохгүй зүйлүүд ч гэсэн гарч байгаа. Гэтэ тэрнээр бол ерөөсөө санаа зовх зүйл байхгүй. Хэлэхгүй байсан ч бид нар маш цаад тухтай сайхан аялах боломж бол хэвээр байсаар байгаа. За хэлийн бэрхшээл юун дээр гарсан гэхээр нөгөө assembly station орж ирсний дараа маш юм чимээтэйгээр юм зарлалууд яваад байсан. Тэнгүүд нөгөө нэг өлссөн хүмүүс ч ядарсан хүмүүс ч яах вэ? Тэг жоох ингээ стресс гэдэг энэ яг гэдэг байгаа юм бэ гэх. Тэгсэн чинь тэнд болохоор юу болсон гэхээр орж ирсэн аялагч жуулчид бүхэн яг өөрийн ингээд картн дээр бичсэн байгаа. Өрөөний картн дээр тэнд ирээд цуглаад аюулгүй ажиллагааны зааварчилгаа аваарай гэсэн зүйл байдаг. Тэгээ тэрийгээ бас цагт нь авахгүй болохоор ингээ байн тохиолдол ирээд ингээд ингээрээ тэгээрээ гэж зааварчилгаа ирээд байдаг. Магадгүй бидрээс өөр одоо хил ус муутай багаад агаад явж байгаа хүмүүс байх юм бол энэ яг гэдэг юм бэ гэдэг ихний өдөр магадгүй жоохон стрессгүй тэгэхээр жоохон сэргийлээд юу ягаарэ гэж хэлмээр байна. Ер нь ирээд ийм болдог шүү гэдэг мэдээд авчудаас зүгээр юм болоо гэж бодож байна. За мөн дээр нь онгоцон дээр маань хаана юу байгааг бид нар эхлээд олохын тулд утасныхаа навигашн буюу энэ Disney Cruise-ийн аппликейшнийг маш сайн ашиглаад сурчих хэрэгтэй. Тэгвэл өдрийн хөтөлбөрөд байгаа энэ цагт ийм зүйлүүд болж гин гэд бичсэн. Дээр нь газрын зургууд өнцөг болон давхар олгоно гэж байгаа байхгүй юу? Онлайн дэлгэц одоо дижитал дэлгэц. Тэндээс би ингээ ийшээ явах чаа гэдэг чиглэлээ ингээд оруулчих юм бол ерөөсө төөрөх юм байхгүй. За тэгээд нөгөө өмнө нь бол би яг бие дагаад насан туршид нартай явж исэн учраас томчуудтай гэсэн. Тэгээд ямар ч төвгүй байсан. Энэ удаад болохоор хүүхдүүдтэйгээ явж байгаа учраас бас ингээ хүүхдүүд өөр тийш ингээ явах га зарим нь ингээ тоглоё гэж яхаа зарим нь усан парк орё гэж зарим нь хоолнд армаар ингээ гурван тийшээ харах ч юм уу тохиолдлууд гарсан. Гэхдээ энэ болохоор одоо эхлээд аав ээж ингээ гоё ингээ зохицуулаад өнөөдөр ингээ шүү гэх хүүхдүүдтэйгээ эхлээд сайхан ярилцчих юм бол асуудалгүй болох юм байна гэдгийг бас ойлгосон. Тэгээд хүүхдүүдэд өлсгөж болохгүй. Өлсгөн бол хүүхдүүд мэдээж аашлна. Томчууд ч гэсэн ялгаахгүй. Тэгэхээр хоол хаана байна тэрийг маш сайн ингээ олоод авчих. Тэгээд буфет бол үнэхээр хоолны өргөн сонголттой байна. Тэгээд та хүсвэл юу ч идэж болохоор байна. Рестораны үйлчлэг үнэхээр супер байсан. За бид нар бол ингээд ресторан дарангууд Mickey Minnie Mouse-ууд гарч ирэл хүүхэд болгонтэй гар захиж ингээд мэдлээл тэгэл салфетка эргүүл бүжиглээл дуулаад тэн дээрээс хоол идэх гээд байгаа мó үдшилэг болоод байгаа мó бөөмөд маш гоё хөвгчлээ гоё байдаг. Тэгээд бүх ажилчид нь аяйгүй гоё ааштай хөөрхөн ааштай юм байна. Хүүхдүүдтэй маш хөөрхөн харьцаж байна. Зорчигч нартайгаа, жуулчтайгаа үнэхээр гоё харилцаж байна. Ийм байт юм байна. Тэгээд
онгоцнуудаас ингээ би одоо санаж байгаа хэлээд байна шүү. Зарим зүйлийг бас мартсан байх вэ. Тэгээд мартах юм бол дундуур нь жижигэн типүүд өгөөд явъя гэж бодож байна. А тэгээ хамгийн гол зүйл нь танд асуулт зүйлүүд маш их гарч ирдэг магадгүй би Wi-Fi яаж авах вэ гэдэг ч юм уу те. Би типний мөнгөнөөс чөлөөлөгдөж болох уу гэдэг ч юм уу. Эсвэл би утсан дээрээ одоо аппликейшнаа яаж холбох вэ гэдэг янз бүрийн жижиг сажиг зүйл гарах юм бол сервис үйлчилгээн дээр очиод манай энэ хөлөө онцны 6 давхар сервис үйлчилгээ байгаа. Тэгээд маш түргэн шуурхай үйлчил таны асуудлыг шийдэж өгдөг. Үнэхээр чадахгүй бол транслейтер ашиглаад энд интернет орохгүй байсан ч гэсэндээ Google Translator Монгол англи хоёрын хооронд орчуулга хийдэг. Тэгэхээр утас аппликейшнаа сайхан ашиглаад сурчих юм бол ямар ч асуудал алгаа. Тэгээд би бас багийнхандаа өгөх зорилготой зөндөө типүүдийг бичээд авсан байгаа. Энийгээ ч гэсэндээ дараа нь бас блог дээр оруулъя гэж бодож байна. Яг одоо сансан зүйлүүдээ хэллээ. Тэгээд дараагийн хэсэгтээ эсгэр олцлоо. Баяртай. За бидний хөлөө онгоцны өнцөг боломж маш сонирхолтой зүйлс болоод байна. За хамтдаа явж харцгаая. За энэ бол World of Disney 2 гэдэг дэлгүүр байгаа. За бидний нөгөө үзэж харж ирсэн багада харж Google тэнүүдийн бүх гол дүрийн баатруудын хувцас хэрэглэл гой сонирхолтой зүйлсүүд байлаа харж ирсэн. За одоо энэ болохоор Tiana's Bayou Lounge гэнэ. За энэ лаунжд бас амьд хөгжмийн тоглолт болж байна. За ингээд энэ лаунжд хүмүүс амьд хөгжмийн тоглолт үзсэнгээ гоё. Багтээш юм байж байгаа л та. За одоо дараагийн хэсэг рүү хувцгаая. За хөлөө онгоцны энэ тэнд бас гоё зураг даруулах хэсгүүд байгаа. Энэ хөөрхөн гүнжнэрийг хардаа бүгд юм хөөрхөн дүр орцооцсон. За Art of Disney Diamond гинэ. За энэ бас юм гоё хэсэг байна. Харагдчихна. За Disney Cruise маань нэ. За цаашаа. За Сан Франсиско Токио гэж байсан Токио стрит руу орох чинь энд маш гоё юмнууд байдаг гинэ. Манай хүмүүс тоглохоор орох чинь. За үзье. За юу байна? За Токиотын метротой танилцаарай. Энийх нь Шайшаа явж үзье. Токиотын гудамар. За ингээд бараа хостонууд байна. Энэ Сан Францискот үзэл юм байна шүү дээ. Сонин байх гэж юм хавтаа юм байна авахгүй байна. Энэ талд болохоор тренер зон гэдэг энэ хүүхдийн автомат тоглоом хэсэг байлаа. За одоо манай хүүхдэд тоглох гээд очрлж байна. Очр гайгүй юм байна. Энэ хооронд газ бичлэг хийгээд тэгээд энэ Токиотын гудмаар юм наа. Baymax кино театрт гарч байгаа гэдэг. Зөө та би 2-1 3 цаг хийсэн. Одоо араа явах гэсэн юм биш дахиад. Одоо гарч байгаа. Hopperson. За тэгээ. Кино театрт нарах юм уу? Яаж арах вэ? Оо. Яг кино театр гэдэг юм байна. За Disney Cruise дээр 4 кино театр байсан. Тэгээ энэ нэг нь ер нь л яг кино театр шиг маш гоё тухтай. Одоо яг хүүхдүүдийн сонирхож байгаа тренд болж байгаа кинонууд гарч байгаа. За манай хүүхдэд Zootopia онгоцны нислэг хийж байхдаа үзчихсэн. Тэгээ талын үтсэн гэсэн. Одоо үлдсэний бүтэн үзэх юм тул энэ кино театр дээр. За арайд. Zootopia 2 гарч байна. За хүмүүс кино үзээ сууж. Ямар хөрх юм. За кино тайм, movie time эхэллээ. Not just any snake. A heat sensing pit viper. Одоо хөлөө онгоцны хамгийн гоё хэсгийг та бүхэнд үзүүлэх гэж байна. Disney Garden буюу Disney цэцэрлэг түрээлэнтэй хамтдаа орцгоё. За энэ хэсэг нь ямар гоё юм аа.
Хаалга өөр автоматар онгоод. Дарараа. За энд хайзаг харуулаарай. За энд орой бүр маш гоё шоу арга хэмжээ тоглолтууд болдог. Хүүхдүүдийн хувьд яг амьсан үлгэрийн ертөнц гэсэн. За одоо бол эхлэх гээд бэлтгэж байх шиг байна. За ийшээ харуулъя. Хараа. За энэ хата ийм гоё ордон шиг зохион байгуулалттай. За хэрвээ та Disney хөлөө онгоцоо аялалд захиалгах байгаа бол яг энэ хэсгийн буюу дотгошоо харсан Rip тасаг руугаа харсан. Энэ театр руугаа төв талбар руугаа харсан балконтой өрөөг сонгох юм бол маш гоё юм байлээ. За ингээ эргэн тойрны балконтой өрөөг сонгож захиалгах гэсэн хүмүүсийн өрөөнүүд харагдчихна. Тэгэхээр юу гэсэн үг вэ? Өрөөн дотроос энэ шоу тоглолтыг орой бүр үзэх боломжтой болж байгаа. За Disney онгоцын бас нэг онцлог нь болохоор өрөө маань нэг бол дотгошоо харсан, нэг бол гадшаа харсан хоёр балконтой. За тэгээд дотгошоо харсан гэдэг нь болохоор энэ Rip буюу төв талбайг хэлж байгаа. Гадшаа харсан далаа руугаа харсан гэсэн. За тийм мэдээж дотор буюу цанхгүй өрөө бас байгаа. За бүр luxury өрөөнүүд байгаа. Тэгээд та өөрийнхөө мөнгөний боломжиндаа тий санхүүгийн чадамжиндаа тааруулаад захиалга хийдэг. За энд ингээ хүүхдүүдийг хардаа. Ийм хөөрхөн бүгдөө гоё дөрүүдэд хувирсан, бүгд гүнж алдсан, бүгд ханхуу болцсон байна. Тэгээд энэгээр хүүхдүүд бол аялаад зугаалаад явхад яг л нэг ордон дотор байгаа юм шиг бүгд нэг гүлгэрийн гол дөрүүд болцсон юм шиг мэдрэмж авахар байгаад байна. За тэгээд удахгүй бас тоглолт эхлэх юм бол та бүхэн тоглолтын хэсгээс үзүүлэх гэж бодож байна. За мөн Disney театр гэж байгаа. Walt Disney театр. За театрт болохоор бичлэг хийж болдог юм байлээ. Тэгэхээр би яас үзүүлэх боломжгүй. Гэхдээ сая бол гэр бүлээр үзэхээр маш гоё мэдрэмжийг авсан. Нөгөө л нэг Donald, Mickey, Goofy нар маш гоё тоглолтыг үзүүлсэн. Tinkerbell амьлаад л тэгээд тэрийг бүгдөө бас үзвэл их зүгээр юм байна. Энийг ер нь бол нүдэрээ үзчихэж хүн гоё мэдрэмжийг аавна. Яг энэ видеоноос хараад бас тодорхой хэмжээний ойлголт авахаас биш яг мэдрэмжийг бол магадгүй авахгүй бах. Гэхдээ л та бүхэн бас сонирхол бол надад бас гоё байна. Яагаад гэвэл Disney онгоцыг одоо хүн болгон маш их сонирхдаг болсон. Хамгийн ойрхон одоо Австралиас, Америкаас эхэлдэг байсан бол Disney онгоц маань Монголоос гэнэ Сингапураас эхлэх боломжтой буюу Азид Монгол руу ойртож ирсэн. Тийм учраас хүүхдүүдэд баярлуулахыг зорж байгаа хүмүүс Disneyland явхаасаа гадна яг энэ далаа дээр гоё тансаг 5 хоттой цочбол буюу энэ хөлөө онгоцондоо байрлангаа энэ болгоныг үзэж мэдрэх боломжтой болж байгаамаа. За ингээд дараагийн хэсгээр дараагийн гоё дотор нарийн деталуудыг харуулгална. За энэ бас их гоё газар байна. За эндээс бид хоёр хүүхдүүдэд хэм уусах гэж. За хөлөө онгоцонд орж ирээ төв годмаар алхаж байгаа хамгийн таалагдсан зураг болохоор энэ зураг байна. Ягаад гэвэл энэ хөлөө онгоцны дотор юу байрлаж байгаа хүүхдэд маш ойлгомжтой байхаар зургийн хэлбэрээр илэрхийлсэн байна. Тэгэхээр энэ зурган дээр хэдүүлээ хаана юу байрлаж байгааг харцгаая. За жишээлбэл энэ хөлөө онгоцны төгсгөл хэсэг дээр байрлаж байгаа пүүлийг харуулж байна. За дээшлээд дээд давцсан буюу 18, 19, 20 давхруудад хөлөө онгоцны гол тоглох хэсгүүд байгаа. Хүүхдүүдийн тоглох мөн бассейн, пүүл гээд entertainment хэсгүүд байна. За эндээс нь эхлээд танилцуулъя. Мөн бусад давхруудад зөндөө олон зүйлүүд байгаа. Ихэнх нь бас зорчигчдын давхар байна. За энэ хамгийн сүүлийн хэсэг дээр хүмүүсийн гүйлтийн зам байгаа. Мөн маш гоё тогттой нэг пүүл байгаа. Маш гоё шилэн хантай цаашаа шууд далаа руугаа харуулцтай гоё пүүл байсан. За ийшлээд ролл костер буюу галзуу болгон байрлаж байна. За энэ галзуу болгон дээр тоглохыг гэвэл өмнөх өдөр нь бүртгүүлээд очроо авах юм байлээ. Тэгвэл маш олон хүн байгаа учраас энэ дээр очрлуулахгүй тул гоё тэгээ зохицуулсан байт юм байлээ. За мөн доошлоод энэ автомат тоглоомын хэсэг байна. Энэ пуужин, за машин мөргөлдүүлдэг машин, за тэгээ мөн тоглоомын хэсэг гэдэг гоё хэсэг байгаа. За энэ дотгошоо хүүхдүүдэд зориулсан лаунж байна. Хүүхдийн кафе шоп байна. За тэгээд гоё өрөөнүүд маань ингээд байрлаж байгаа. За энэ доотлын 5, 6, 7 давхарт болохоор Walt Disney шопинг центр байгаа. За Disney-ийн худалдаа авалт хийх юм бол энэ бүх зүйлүүд бэлэн байрлаж байгаа. За мөн 6, 7, 8 давхруудад 5 төрлийн ресторан байрлаж байгаа. Энэ ресторануудад бид нар амарч авах хугацаанд өдөр болгон өөр ресторануудаар үйлчлүүлнэ. За рестораны үйлчлэг бол үнэхээр гоё юм байлээ. Өчигдөр бид нар анхныхаа одоо ингээ ресторанд ороод үйлчлүүлсэн чинь маш гоё ингээд хүндэтгэлтэйгээр бид нартай харьцаж байна. За мадам их жаргал гээл тийм. Тэнгүүдээ хүүхдүүдтэй өөрхөн Disney-гийн баатрууд маань орж ирээ. Бүх хүүхдүүдтэй мэдлээд хай-фай гээ алаад ташаад тэгээ мөн селфитга эргүүл бүжиглээ. Тэнд одоо зоог нь хоол итгээд байгаа мó
ямар нэг үзүр тоглолт болоод байгаа мó гэмээр маш хөвгөлтэй байсан. Тэгээ хүүхдүүдэд маш их сэтгэлийг үлдээсэн, таалагдсан. Тэгээд орой олгын энэ ресторанаар үйлчлүүлэхэд хүүхдүүд маш их дуртай байгаа. За мөн энэ Доотын энэ хэсэг энэ 5 давхурт Сан Франсиско стрит буюу Америк, Японы холимог юм соёлыг харуулсан гоё гудам байгаа. За Асакусатай жоохон төстэй Япон гудам. Тэгээд энэ дотор нь болохоор автомат тоглоомын хэсэг байгаа. Гэр бүлэрээ хөгжилтөнд тоглоход маш гоё юм бэлээ. Өчигдөр бидний хувьд ч гэсэн тэгээд бас өдрийг гоё өнгөрүүлсэн. За тэгээд цаашлаад за энэ хамгийн гоё хэсэг. За хөлөн онгоц маань дотроо 2 том гардентай цэцэрлэг түрээлэнтэй. За энэ нэг дээр хэсэг нь байна. За энэ хоёр хэсэг нь болохоор яг юм үлгэрийн ертөнд замилсан юм шиг сэтгэл төрүүлэхээр хааны ордон шиг үлгэрийн одоо Disney гүнжин нар энэ дотор ингээд янз янзын тоглолт арга хэмжээ хүүхдүүдтэй хамт зураг авахлах үйл ажиллагаанууд тогтмол болж байгаа хэсэг байгаа. За мөн хэрвээ та далаа руу харсан, дотож байгаа харсан балконтой өөрөө захиалсан бол яг энэ тоглолтуудыг өрөөнд дотроос балкон дээрээс харах боломжтой юм байлээ. Орой алган энэ янз янзын гоё үйл ажиллагаанууд болж байна. Хүүхдүүд охтууд бүгдээрээ хөөрхөн гүнж олцсон, гүнжийн даашинд талааж өрсөн. Хүүгүүд маань бүгдээрээ ханхуу болцсон. Энд ингээд маш хөөрхөн ингээд тоглоог үжидэг. За мөн зураглаач нар энд ажиллаж байгаа. Хэрвээ та яг мэрэгжлийн студиэр зураг авахыг гэвэл энэ зураглаач нарт одоо багцаар нь зураг хөдөлтөн авах ингээд сетийг сонгоод зургуудаа бас мэрэгжлийн үнээсээ даруулах боломжтой. Гоё ингээ хаа яаж зогсох уу, яаж гიშгүү, гараа хаана авах уу гэх бүтээн заагаад өгчдөг. Маш гоё үйлчлэгээ байсан. За мөн дээшлээд энэ хүүхдийн тоглоомын хэсэг дахин үргэлжилж байна. За жишээлбэл энэ усан парк хэсэг байгаа. Water park. За эндээс ингээ усан слайд байна, гулгаж буудаг гулгуур байна, хоёр төрлийн. За мөн энэ бассейн хүүхдийн өндөр наманд яг тохиромжтой аюулгүй мөн аюулгүй хантаа зэдэр тавьсан хүүхдүүдэд тохиромжтой гоё жакуз бассейн байгаа. За тэгээ тоглоод бол уйдахааргүй юм байлээ. За цаашлаад хаасайгүй хөлөн осны энд нь бас лаунж, кафе, баарууд бас байгаа. За хэдэн эцэгчүүд нь хүүхдүүдэд өдөр өнжүүлэхэд өгчөөд өөртөө бас хоёулахна чийлрээд явхад тохиромжтойгоор энэ тохиолсон хэсгүүд бас байдаг. За энэ хамгийн гоё хэсгүүд. За 3 насны хүүхдээ ангилал тохирсон өдөр өнжүүлэх одоо тоглоомын төв юу гэдэг хүүхдэд зориулсан хэсэг байгаа. Ер нь бол онгоц маань бүхэлдээ хүүхдэд зориулсан. Гэхдээ зөвхөн хүүхдэд гэлтгүй бүх насны хүрэгч бүх хүмүүс бас тохиромжтой юм байна гэж би анзаарлаа. За жишээлбэл энэ Disney Oceaner Club гэдэг 3 наснаас 10 насны хүүхдүүдэд зориулсан хүүхдэн тоглоомын хэсэг байгаа. Зөвхөн тоглоод байхаас илүү бас ажилчид нь хүүхдүүдийг хөгжүүлэх тасгал янз бүрийн тэмцээн уралдаан зохион байгуулж өгдөг. Гадаад хүүхдүүдтэй өдрийг хамт өнгөрүүлэх боломжтой ийм клуб байгаа. Манай дунд баг хоёр энэ клуб бүртгүүлсэн. $25 барьцаа буюу бугуйч аваад тэгээд хүснээрээ хэрэгжилж болох юм байна лээ. Хүснээрээ орж гарч болно. Харин буухтаа буцаа $25 буцаагаад авах гэсэн. Тэгэхээр үнэгүй гэсэн. За энэ үйлдвэр өнжүүлэхэд манай хүүхдүүд маш дуртай явж байгаа. За манай том охин болохоор энэ Disney-ийн одоо юу шинжлэх ухааны музейд бүртгүүлсэн ээж клуб. Ээж клуб нь болохоор 11-ээс дээш насны хүүхдүүдэд зориулсан. Бас гадаад хүүхдүүдтэй өдрийг маш гоё хамтдаа өнгөрүүлэх, хамтдаа суралцах, англи хэл усаа сайжруулах боломжтой энэ клуб явж байгаа. За мөн бүр бага насны 6 сараас 3 насны хүүхдүүдийг болохоор авдаг. Бас юм бага насны хүүхдийн өдөр өнжүүлэх байгаа. Тэгэхээр эцэгчүүд маань хэрвээ ядраад байвал хүүхдүүдийн өдөр өнжүүлэхэд үлдээгээд цаашаа өөрсдөө чийлрээд явж авах боломжтой байх нэ. Ягаад энд бол тэгэхээр хүүхдүүд үлдлээ гэд гизүүдгүй юм байлээ. Айгүй дуртай явж байгаа. Манай хүүхдүүд маш дуртай явсан. Үлдэх болоо яг бол өөрөө орж чадах болов гэсэн чинь чадчихжээ. Яг л дуртай юмдаа хүүхдүүд өөрсдөө суралцаа явчихж байгаа. За ингээд цаашлаад мөн хөлөн усны хамгийн урд хэсгээр бас нэг гоё пүүл байрлаж байна. Энэ пүүл нь болохоор бас их гоё харуулцтай. Тусгай бас клубын гишүүд ордог юм шиг байна. За тэгээд цаашлаад өрөө болгон өөр өөр ингэсэн онцлогтой. Жишээлбэл энэ өрөө цонхтой өрөө байна. Зарим өрөө би люкс өрөө байдаг. Зарим өрөө тагттай гэдэг ингээд өөр таны ямар сонголттой өрөө захиаснаас шалтгаалаад өрөөний байрлалууд ингээд цаан загц хэсэг дээр байж байгаа. За тэгээд ор бол маш тухтай. Манай хүүхдүүд бол орой ингээ өдөржин тоглоод гэсэн ядраад гэж байгаа юм. Ороод унтлаа өглөө болтол нам сайхан унтчаа. Бидний үед ч гэсэндээ маш сайхан унтчаа. Хүмүүс аюух асуудаг л та. Хөлөн уцаар аялахаар далаан давлгаа мэдрэгддэг үү, дотор зайлагддаг үү гэдэг. Ямар ч тийм зүйл бол алга нь яг тэр юм маш асар том хөлөн уцаагаад байгаа. Тэр болгон далаан шуурга, далаан давлгаанд бол
мэдрэгдэхгүй. Гэхдээ маш эмзэг мэдрэмтгий хүмүүст бол тодорхой хэмжээ мэдэгдэн. Гэхдээ тэр нь бол тийм хэцүү зүйл бас биш. Ер нь бол тийм далайн өвчлөл гэдэг зүйлийг мэдрэхгүй. Хэрвээ тань тусламж хэрэгтэй толгой эргээд хэрвээ буурхан бол энд бас эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдэг. Эрүүл мэндийн төв байгаа. Анхны тусламжийн төв. Тэгэхээр тэргээр бас үйлчлүүлж болно. Мөн угаалгын хэсэг бас байсан. Тэгэхээр таны хувцас бохирдох хүүхдүүдийн хувцас угаах шаардлагатай байх юм бол энэ угаалгын хэсэг дээр очиод хувцас угааж болох нэ. За мөн хөлөө онгоц залган өөр гэсэн онцлогтой байдаг. Энэ удаагийн Disney Cruise сулгын онгоц маань цахилгаан шаттай юм байлээ. Тэгээд төв хэсэг буюу 5 6 7 давхартай цахилгаан шаттай. Энэ нь бас их гоё надад санагдсан. Анх удаа дотроо цахилгаан шаттай хөлөө онгоц харлаа. За энэ хамгийн гоё хэсэг Walt Disney театр гэж байгаа. За энэ театрын тоглолт нь үнэхээр гоё юм байлээ. Орой болгон энд гоё тоглолтууд болдог. За манай нөгөө Disney-гийн бааtruуд яг амьд юм шигээр тийм нөгөө багтаага гоё тоглолтуудыг үзүүлдэг. Tinkerbell-ийг бас яг ингээд бодиттой юм шиг дижиталаар ингээд гоё лазерын гэрлэр хүртэл амьд юм шиг харуулж хүүхдүүдэд үнэхээр үлгэрийн ертөнд байд юм байна штэ гэж бага насны хүүхэд бол ингээд хууртахаар тийм гоё орчныг бүрдүүлж чадсан байгаа. Тэгэд энэ театр дотор тоглолт үзэж чадах бичлэг хийх боломжгүй байдаг учраас гадна талаас нь ингээд тайлбарлая. Үнэхээр гоё юм байлээ. За мөн энэ караканы хэсэг байна, гоё уран зургийн хэсэг байна, пул бильярдны хэсэг байна. За тэгээд давхар болгоно өөр ингэсэн гоё деталь бүр нарийн харах юм бол маш гоё хэсгүүдтэй юм байлээ. За манай өрөөний хувьд болохоор яг энэ хэсэг байх шиг байгаа. Яг энэ давцан харагддаг. Хөлөө онгоцны хамгийн урд байрлаж байгаа. Энэ далайгаа зүсээд ингээд явж байгаа гэсэн. За энийг харах юм бол энэ их хөөрхөн зураг надад санагдсан. Хүүхэд бүрийн хүслийг биелүүлэх шидэт дэлгөөний Аладдины дэлгөө шиг бэрд маань ингэж байж байна. Тэгэхээр энэ хөлөө онгоц бол хүүхдүүдийн хүсэл мөрөөдлийг биелүүлдэг маш гоё онгоц юм байна гэж би бол харж байгаа. Хүүхэд олон гүнж байхыг хүсдэг, хүүхэд олон анхүү байхыг хүсдэг байх. Тэгэхээр эдгээр тэдгээр хүүхдүүдийн маань хөөрхөн хүслийг нэг хэдэн өдөр ч гэсэндээ биелүүлээ бага насных нь хизээж мартагдаагүй сайхан дурсамжийг бүтээх боломжтой юм аа. Ингээ хүүхдүүдтэй хамгийн сайхан дурсамжийг хамтдаа бүтээж өгцгөө. Өнөөдөр миний блогтой хамтдаа байсан та бүхэнд баярлалаа. Дараагийн блогоор уулзлаа. Түр баярлалаа.